Тийм амар сүртэй биш мэддэхгүйгээр хийя. Сайн бацхан уу? Бид яг одоо Чех улсын Праг хотод ирсэн байна. Өнөөдөр хамтдаа Чех улсын Праг хотоор зочлцгаая. Зияягийн хэсэгтэр миний микрофон маань ажиллахаа болсон байлээ. Бид нар хамгийн их нэг юм Прагийн аягнууд зардаг газар очсон. Яг одоо Праг хотод ирсэн байна. Одоо би эндээс Стрелник гэдээ авчдаг чинь. Шоколадтайг ин авах уу? 130 гинэ. Добрый. Jeden Sтрелник с шоколадом просим. Зяач. Хара. Дотор шоколадтай. Nice. За саяны авсан Стрелник нь болохоор Чехийн хамгийн алдартай амттан байгаа. Ингээд гурил тэгснэ. Ингээд гадуураа тойрцсон сахартай. Би сая дотороо шоколадтайг нь авсан. Тэгэхээр гоё ялла 10-аас 9. За сая дуусчлаа. Ахаад харвал энд бас ахаад ингээд хийж гин. Эжээ ингээд соронцнууд байна. Хөргөн жижиг аксессуарууд байна. Энд бас ахаал зарж гин. Соронцнууд манай гэлөө очвол хөргөчөөр дүүрэн соронцнууд байгаа. Ингээд цуглуулахаар амар дусамжтай байдаг. Зэн бас лангош гэдээ бас Чехийн нэг хүмүүсийн юу нэгдэг фаст фудын юм байна. Невади. За одоо харвал энэ бол Прагийн алтан цаг байна. За урд нь очиж байгаа гоё харуулъя. Нара. Одоо эдгээр минутын дараа дуурах гэж байна. Энэ нь цаг тутамд дуурайд хөөхөлтэйнүүд гарч ирээд ингээд амар хөөрхөн байдаг. Тэр үүсэх боломжтой. Одоо 2 минутын дараа дуурна тэгээ харцгаая. Нэг иймэрхүү л эндөө орой харуул уг нь амар гоё гэрэл мэрчтэй өөр харуул арай гоё харагдана. Сая тийм амар кэт байсангүй. Тэ автотэй одоо хонхон дуурал энэ. Амар хүүтэн байна гадаа. За энэ болохоор Клобаса гэж байж байгаа. Тэнд болохоор бүр яг нөгөө нэг шарсан хям, шарсан талхтай зардаг. Би яг одоо Клобаса авах гад хүлээж байна. Нэг Клобаса 160 крон гинэ. Has a good karma. Карта. You know so? Yeah. It's a picking. No. За хүмүүс авчлаа. Ийм байна. Өөртөө кетчуп орчисоо хийгээд иддэг. За яарэ. Nice. Энэ би 10-аас 8.5 артаага хүмүүсийг харж ивэл ингээд аялал жуулчлалын хүмүүс ингээд амар олон байдаг. Битүү аялал явж идэг. Прагт юу н сая зүгээр харахад 10 хүнээс 9 зүгээр гадаад байгаа байхгүй дандаа. Тэгээ сая нэг дэлгүүрлээ орсон чинь амар надад англиар яриад тэгэхээр урдаас нь чегээр ирсэн чинь оо чи чег хэл мэддэв юм уу? Ямар сони юм бэ гэж мэгээд бүр дандаа англиар ярьж байгаа болохоор за одоо бид нар бас нэг өөр газар очих чинь очиж харуулнаа. Den här är
Сүвнэрийн газар байна. Магнитууд зарж гин. Ра. Дурсамжтай л та юм аваад цуглуулахаар одоо ингээд ээж амаа хажиж юм мэдгүй. Нэг газар л байгаа да. Одоо ихт бүр хөөрхөн газар байгаа заяа. Амар хөөрхөн газар. Яг үлгэрийн оронд очиж байгаа юм шиг л мэдрэмж төрнө. Амар хөөрхөн. За хардаа миний яриадсан газар чихэрний газар байгаа. Би авъя л та. Тэрийг авъя. Энэ ямар том юм. 100 грамм 90. За. Бэли бэн, бэлиг нь аваад томууд нь гоё юм шүү. Төрлөөс. Нара. Хөөх юм аа. Оо. Энэ хараа. Шууд хамт ээж болох юм уу? Миний үе. Хөөсөн чихэр юм шүү. Ямар их хой. Хоёрыг нь өгөөд. Нара. Хайд энэ хараа. Орос чихэрнүүд шүү дээ. Энэ хараа долоодоо. Тук. Сунготой. Юу ээ? Оо ваа. Йоо энэ хараа дэшээ гашаалт юм шүү дээ. Оо ямар хөөрх юм бэ? Хараад орон гал масцсан. Энэ ээжийн дуртай чихэр шүү дээ ээжээ. Нэг имтэй гацж. Оо энэ хараа. Эсвэл Энэ бас их гоё. Удаа энийг хийж. Юм уу? нэг л. Энд жаахан цагаан чиглаад байсан арилаа. За яв. Хараа. Яа юм уу би ч тах юм. Хүмүүс надраа хараад байгаа болохоор. Хөө яа хөөх хибэ. Нара нөгөө маш баагаад гаргаж ирэх шүү дээ. Наа Дубай чиглээд байна. Зянара ийм ч хөнөөд авлаа. Энэ талынх нь минийх. Тэгээд нөгөө талынх нь манай ээжийнх. За. Өнөг шарсан хүмүүснүүд нь шүү дээ. Тэгтээ хот дог гэдэр байна. Ямар гоё юм бэ. Бахан жимс мэмснүүд харж байна уу? Ямар гоё. За амсэ. Том ногоо нэг идэв. Янара. Энийг тайлбар. Энэ хараа. Хөвсгөр юм байна. Амсаа. Тэдэрийнх нь ийм шоколад шиг юм байна. На. За одоо чулуун чихрийг амч үзье. Юу вэ? Нөө жиглаад юм шүү амтгүй жиглаад шүү. Яг санаатай адилхан. Өөр амттай. Тэм өндөр шиг юм байна.
Оо. 저 самуртай юм уу? Эвгүй амттай байна гэхдээ чулуун чихэр авсан чинь чулуун чихэр биш. Жигтаад байсан байна. Амтгүй жиглаад. Энэ нэг сонин гаатай юм шиг. Бас сонин жиглаад байна. За дараагийнх нь. Бас нэг юм сонин юм байна. Хатаасан гүд. Оо. Мэ. Арх. Зааснаас авч. Одоо саний авсан хамгийн том эрзэн чихэр. Хараа. Дэлфин. Оо. Хакюм. Ямар хатан бэ? Бүрж ажиллахгүй шүү. Тэгээд минут би энэ чихэрнүүдэд 10-аас 7 өглөө. Зарим нь амар амтгүй, муухай амттай байсан, зарим нь их гоё байсан. Тэгээд одоо карлинг үрлээ явж байна. Очоод уулзцгаая. Бас ингээд амар гуйлгуудаа хүмүүс амар их байдаг. Бүгдөө самаа барьсан хомхотоо гуйлгуугаа ижидэг. Хараа. Хүү, ятуу хүмүүс. Орхон минь ямар их хүн бэ? Яа. За тэгэхээр энэ карлинг үүр нь нийт 30 гаруй баримл хөшөөтэй байдаг. Тэгээ өөрөөр бүгдөө хүмүүс байгаа. Тэгэд бүгдөө ямар нэгэн түүхтэй байгаа. За бид баг ирчихлээ. Энэ хараа. Воо. Тэр даавар заяа биш харж байна уу? Амар сэлхтэй байгаа дагтай. Үс харцаад. Оо, тэн хараа нэрээ бас. Энд чинь ингээд гоё хараа. Хараад өөртөөхөө зургийг ингээд бас зурулж болно. Гоё гац. Энэ зураг зурдаг энэ битүү байдаг. Энэ дахиад ч байна. $500 зурж өгнө гинэ. Хараа. Ямар гоё зурд юм бэ? Тэс брэм гоё харагдаж байгаа юмнууд. За одоо ингээ харуул битүү ингээд хүмүүсүүдийн хөшөөнүүд байгаа. Бүгдөө ямар нэгэн түүхүүдтэй хөшөөнүүд байгаа. Oh no. Зэн хараа. Энэ мумха нөгөө нэг хүслийн хөшөө. Энд чинь хүслээ шивэндэг. Тэнд нэг юм тоглож ийн очиж харъя. Дээр үе хөгжмөх шиг байна. Мэддэг хөгжим бол биш ээ. Хараа. Nice. Яа, энэ дахиад ямар нэгэн жижигэн дарж байгаа юмнууд байна. Энэ хараа. Хөөх юм би. Эмэгнүүд дээ шүү дээ. Зөвлөлтнүүд байна. Хараа. Яадаг юм. Дээр үеийн л юм бата. Яа. Энд л хараа бас зөвлөлтнүүд байна, эмэгнүүд байна. Окей. Вау. За. Карлинг үүрэнд нэг имерхүү байлаа. Одоо бид нар дэлгүүр явах чинь. Тэгээ дэлгүүрдээ очиж чаад дэлгүүртээ танилцъя тийм ээ. Прагийн дэлгүүртээ. Окей. Одоо эргээд ээж авдар очлоо. Түр бай.
энэ дээр ингээд дараад хүлээнэ. Ажи ой. Тагтаа. Шокч шүү. Одоо энэ урд заяа ингээд нөгөө Монголд бас байдаг электрон скутерүүд байдаг шүү дээ. Зээлж авдаг. Тэдэр байна. Электрон скутерүүд. Монголд ч гэсэн байдаг. Гэтэ амар гоё цэвэрхэн байна уу энэ чи. Дандаа гадаадуудтай. Дэд хотод дэлгүүрт ирсэн байна. Миний фэйсбүүк найзаа тавьсан. Би Прагийн дэлгүүрт бүр 3-4 цаг болсон. За тэгээд бүр юм авч дэлгүүр хийчихэж байжгаад өлсөөд KFC орж юм идчихээд тэгээд гэрийн зөв хөтлсөн. Бичлэгээ дуустал надад баярлалаа. Лайк, share, subscribe хавтгий мартаарай. Баяртай.